За цагаан дээрх бурхныг нэг өдрийн дотор бүтээх уламжлалт арга хэмжээг Богд хааны ордон музейд зохион байгуулж байна. Богд хааны үед л ам нар уламжлалын дагуу нар мантахаас жаргах хооронд амжиж цагаан дээрх бурхныг бүтээдэг байсан байна. За энэ уламжлал нь 1924 он хүртэл үргэлжилсэн бол өдгөө дахин сэргээжээ. За ингэхдээ ихэвчлэн бурхан урлаачид цагаан дээрхийг уралдаг бол иргэдэд цагаан дээрхийг бясалгах аргын талаар тайлбар хичээл мөн орох юм байна. Хуучин бол энэ дог цахилгаан гэж байхгүй. Тэгэл нар бүтэн байхтал дүүргдэг тийм ёстой байсан байна л да. Тэгээ гол нь нөө үзүр тохоо гэдэг нэг хэмжээ өгдөг. Энэ нь болохоор тухайн урлаачийн өөрийнх нь уруугаад илгээд энэ үзүр тохоо. Энэ бол 45 см-ийн байна л да. Ойролцоогоор. Одоо бид нар тэгэл энийг ингээл дамжуулаад өөрсдөө хийгээл тэгэл дараа үеийн залуучууд сайхан сурж аваад энэ чинь утга учрыг мэдэж аваад тийм ээ. Ингээл хөгжүүлэл явна шүү дээ. Нэг өдрийг сайхан буянд зарцуулаад ингээс өсөглөө бишрээл явж ивэл нийтийн буян гэдэг чинь асар их хүчтэй. Ерөөсөө арилдгүй, шамшаагддгүй гэл багш нар хэлдэг шүү дээ, тийм. Уралсан бурхнаа урт насжилттай болгохын тулд хөвн цагаан тааваг цардаж бэлддэг байна. Үүн дээр химийн бодис элдв найрлаггүй шорон чулуун будгийг ашигладаг бөгөөд хамгийн түрүүнд тэг зураг гаргадаг гэлээ. За хамгийн гол нь цагаан дайр их бурхныг урлагтаа бие сэтгэлдээ давхар бясалгал хийж уралдаг байна. Одоо энэ шиний 8-ны өдөр бол цаглашгүй их буйныг хураавал хэд дахин 1000 дахин үрждэг гэж ингэж ярьдаг нэгдүгээрт. Хоёрдугаарт маань энд бурхан урлагдаг юу юм бэ гэдгийг бас үзэгч олон маань харах юм боломжтой. Нэг өдрийн цагаан дайр их үзэсгэлэнд нийт 50 гаруй цагаан дайр бурхныг дэлгэжээ. 2013 оноос хойш зохиогдож байгаа энэ үзэсгэлэнд танка зургаас гадна зээгт наамал, цагаан дайр ихийн шуумал дөрүүдийг музейн сангаас үзэгч олноо төлөвлөж байна. За үзэсгэлэн энэ сарын 24-ний хүртэл олонний хүртэл болох юм.